намайг цогтойготой одхоо гэдэг 1987 онд Тархаот төрсөн. 2007 онд Улаанбаатар төмөр замын дэргэдэх мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвийг элчдэрний төгсөөд 2009 онд Дархан татах хэсэгт ажилд орсон да. Манай өвөө машинч, манай аа бас машинч. Хар багасаа л ер нь төмөр замд машинчийн амьдралд гэр бүл үүсэж ааваасаа өвгөөсөө өдрөд төрөж авч энэ мэргэжилд багасаа л ер нь дуртай болсон да. Манай өвөө ч одоо насаараа л ажилласан да. Хар багасаа л сэлэнг, сайн шанд, салхит тэгэл. Манай аа бол 37 жил төмөр замд тасралтгүй ажиллаж хүүхэд байхад л аавыгаа дагаад өвөө дээрээ ирнэ. Өвөө минь ажиллаа хийгээд байж өвөө дээрээ хоол цай авчирч өгдөг. Манай авчин Дарханы өртөөнд маневр дээр гардаг байсан. Тэгэл явахтаа л аав дарааг өгөөд очино. Тэгэл аав дарааг сүлж аваад хичээлдээ явна. Орой хичээл тараад буцахтаа аваас дайрна. Манай ажлын мэргэжилч онцлогч их гоё л да. Тийм галт тэрэж олоод нь олон мянган хүний амнаас эрүүл мэнд ачаа тэр эд барааг цаг тухайд нь зорьсон газар өргөж өгнө. Яралтай шуурхаа. Услаг машинч бол машинчийн ажилд хяналт тавина. Тийм тэгээд хөдөлгөөний аюулгүй байдал, зам сум дохио хяналт тавина. Ард ажиллаж байгаа энэ дизель хөдөлгөөр ирнэ. Тэгээд ардаа очиж арийнхаа зэгсний одоо хянах хэмжүүр хэрэгслээ бүгдэнд нь станцаараа машинчтай хэлж хоёулаа бие биендээ давталцсан. 2013 оноос удаад суудлын хөдөлгөөнд ажилласан байгаа. Тэгээд суудлын хөдөлгөөнд ажиллахдаа машинч Минд баяр ялд орж хүмүүстэй энэ эхлэгдэж манайхан бэхэж ажилладаг. Дархан Зүүараа, Дархан Эрдэнэт, Дархан Сүхбаатар, Дархан Шарын гол гэсэн хэсгэлд суудлын хөдөлгөөнд явдаг. Манай ажил чинь цаг нартаа уралдаж явдаг. Суудл гэдэг чинь олон хүмүүс өглөө ажилтаа, орой ажилтаа хүмүүсийг тэрвэрлээд явж байгаа учраас тэр болгоныг цаг тухайд нь л аваачихыг хичээж зорж ажилладаг та. Энэ 2019 оны зорилтч бас ахлах үр дүнгээ сайжруулах хичээл байгаа. Тэгээд тэний үүний энэ учраас суудлын хөдөлгөөн гэдэг чинь асар их хариуцлагатай өндөр нэс мэдрэмж хаардсан тийм тэр олон мянган хүний амнаас тээж яваа. Миний хувьд бол хариуцлага маш өндөр л дээ. Ер нь хариуцлагыг дор дороол өөрсдөө хувь хүнээсээ болон тийм машинчаасаа өөрөөсөө эхэлж хариуцлагыг дээшлүүлж ажиллаж байгаа да. Би чинь хоёр сайхан бандтай. Тэгээд манай эхнэр бас төмөр замын мэргэжлээр төгссөн. Энийг ажлын хажуугаар эхнэр маань бас их төшөг толгуур болно. Манай ажилчийн хүнд өглөө гараад заримдаа 2-3 хоногоор явчихна. Тийм тэгэл тэр хооронд чинь хар гэрээ амьдрал бүх юмаа зохицуулаад тэгэл байж байна. Ажил мэргэжлийн хамгийн сайхан гэвэл аяллаа сайхан үргэлжлүүлээд хүрэх хөстэй газар нь бүрэн бүтэн ачаа бараага хүргэж өгөөд дараагийн ээлжиндээ өлөөлгөж өгөөд тэгэл амрах байр юм уу гэртээ хараал эхнэр хүүхдтэйгээ сайхан хоол идэл суух сайхан да. Ажил мэргэжлэр бол бахархалгүй яах вэ? Тэгээ ажилдаа дуртай, ажлаараа бахархан, хамт олноороо бахархан тий бүгдээрээ л нэгэн зөвхт нэгэн зорилгын төлөө ажиллаж байгаа. Тэгээд төмөр замуудыг энэ их айлд ороод 10 жил болсон байна. Тэгээд 10 жилд бол их л юм үзлээ, харлаа, сурлаа, мэдлээ тий энэ бүгднгээр нь авах гэж боддог та. За ингээд Улаанбаатар төмөр зам хувь нийлсэн дэглэмжийн түүхт 70 жилийн баярыг тохиолдуулаад нийт төмөр замчд болон Дархан татах хэсгийн хамт олонд амьдралд нь эрүүл их аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсээрэй.